За сайн байцгаана уу. Өдрийн мэндийг. За өнөөдөр чинь маш эрт цагаар лайв хийхээр боллоо. Цахим сургалт гэж нэрлэдэг байгаа сүүлийн үед лайвыг. Цахим сургалтаа хийхээр боллоо. За өнөөдрийн цахим сургалт бол нэлэгний БЦ вирусуудын эмчилгээ хяналтын талаар ярина. За эхлээд бол С вирусын тухай ярина. Тэгээ дараа нь БД вирусын талаар ярих болно. За тэгээ та бүхэн маань одоо төрүүлж орж ирсэн бусдыгаа дуудаад цуглуулад ороод ирээрээ. Тэгээ өнөөдөр бас юуны дагуу уламжлалын дагуу эхлээд ацтнаа шалгаруулнаа. Ацтандаа номноосоо нэгийг бэлэглэнэ. Маш гоё ном байгаа. За энэ номыг би одоо та бүхэнд ацтангаар шалгарсан хүнд шууд бэлгэлэх юм аа. За тэгээ та бүхэн маань орж ирээд бусдыгаа дуудаад ирээрээ. Тэгээд бүгдээрээ эхлээд ацтнаа шалгаруулчаад тэгээд үргэлжлүүлээд одоо цахим сургалтаа хийн. Өнөөдөр бол вирусны эмчилгээнүүдийн талаар ярина. За яг хуу та бүхэн сонирхох юм бол вируснуудын хэрхэн халдвар дамждаг ч үгүй юм уу, одоо бусад юмнуудыг асууж тодруулж болно. Эмчилгээ хяналтыг бас ярих болно. За та бүхэн маань ороод ирээрээ. За орж ирж байна уу? Өдрийн мэндийг. Яриа хэр сонсогдож байна? Та бүхэн маань сонсогдож байвал микрофоноор сонсогдож байна гэдээ бичээд өгөөрэй комментэн дээр. Өнөөдөр микрофоноо ингээд залгацсан байгаа учраас илүү сайн сонсогдож байгаа байх гэж найдаж байна. За хэдэн хүн орж ирж байна одоо юм байлаа? Жохон цөөхөн байгаа юм байна. 100-аас дээш хүн орж ирэхээр суглаагаа эхлүүлнэ шүү. За ингээд суглааныхаа хонжирыг бол харуулж байна. Энэ таны биеийн нууцуд гэдэг ийм гоё ном байгаа. Энэ ном дотор бол хүний эрүүл мэндтэй холбоотой 100 гаруй сэдвээр ингэж бүлэг болгож ингэж хуваасан байж байгаа. За жишээлбэл 16 дугаар сэдвүүдээр бол одоо жишээлбэл вирус гадаад орчинд хэр төсвөртэй байдаг вэ гэдэг ийм сэдв орж ирж байна. За тэгэхээр зэрэг энэ дээр болохоор зэрэг эмч болсон цагаас л вирустэй одоо нөхөрлөх цагтаа нөхөрлөж, дайсагнах цагтаа дайсагнаж ирлээ гэж. Тэгэхээр зэрэг аденовирусыг ашиглаж гений эмчилгээ хийх гэдэг сэдвээр анх би докторийн одоо зэргийнхаа одоо дамжаанд ороод ийм чиглэлээр судалгаа хийж исэн. За тэгэхээр гений эмчилгээ бол дууссан тэр үед бол төр зогссон учраас миний тэр чигээр үргэлжлүүлж чадаагүй. Вирус бол гадаад орчинд амьдрах чадвар том муу бөгөөд цөөхөн цагаас хэдэн өдрийн хооронд л үржих чадвартай байдаг. Гэхдээ тухайн вирусын оршин байгаа орчин цаг уурын нөхцлөөс шалтгаалаад асар урт хугацаанд амьд үлдэж эргэн сэрэх боломжтой вирусууд байдаг гэж заасан байна те. Жишээлх юм бол Сибирийн мөсдлгөөс олдсон нэгэн вирусын насжилт бол 30 мянгаас дээш жил одоо гэж тогтоогдсон бөгөөд энэхүү вирусыг хэвийн нөхцөлд өсвөрлөхөд бол халдварах чадвараа алдаагүй байсан гэж үзсэн байна. Тэгээ энэ вирусыг бол 30 метрийн гүний мөсдлгөөс олсон бөгөөд фитовирус сибирикум гэж нэрлэжээ гэж. Тэгэхээр гадаад орчинд вирус хэр төсвөртэй байх нь тухайн орчин болон вирусын төрлөөс их шалтгаалнаа л гэж үзэж байгаа юм байна. Тэгээ иймэрхүү ийм одоо маш олон сонирхолтой сэдвүүд бол энэ номонд орчихсон байгаа. Тэгээд энэ өнөөдөр би нэг ацтандаа бол энэ номыг бэлгэлнэ. Тийм учраас та бүхэн маань олоолаа ороод ирээрээ 100-аас дээш хүн орж ирэх юм бол суглаа эхэлнэ. Суглаа эхлэе шүү. За суглаа маань бол коммент хэсгээр явагддаг байгаа. За би нэг одоо дурын нэг дугаарыг би бол цаасан дээр бичнэ. Тэр миний бичсэн цаасан дээр бичсэн дугаарыг тоог хамгийн түрүүлж таасан хүнд бол энэ номыг бол ацтан гэж үзэж бэлгэлэх юм аа. За түрүүний ацтангаар бол нэгэн бүсгүй шалгарсан, бурмаа гэд бүсгүй шалгарсан байсан. Ирээд номоо аваад явсан. За иймэрхүү байдалтай байна. За хэр орж ирж байна манайхан? За манайхаа нөгөө нэг ажлын цаг дуусаагүй болохоор жоохон баг орж ирж байгаа шиг байна. Тийм учраас бусдыгаа сайн дуудаад цуглуулад ороод ирээрээ гэж хэлмээр байна. За хэр зэрэг цугларж байна одоо? 61 уу. За ороод ирээрээ. Бусдыгаа цуглуулад дуудаад ороод ирээрээ.
1 минутын дараа эхэлчих үү ер нь? 1 минутын дараа эхлэе гэж бодож байна. За минут хүлээнэ та бүхэндээ. За өнөөдрийн сэдэв бол элэгний С вирусны эмчилгээ тэгээ шинээр С вирусын шинэ эмчилгээ нэвтэрсэн байгаа. Тийм учраас өмнө нь эмчилгээнд орж хэрвээ ороод үр дүн гараагүй ч юм уу эмчилгээний үр дүн алдагдсан хүмүүс байвал элэгний С вирусын шинэ эмчилгээнд бол орох бүрэн боломжтой болсон. Тийм учраас шинэ эмчилгээд нэвтэрсэнтэйгээр холбоотой би бас зарим улсуудад бас хэлэх юм байна. За тэгээ элэгний Б вирус, дельта вирустай улсууд бол одоо бас орж ирж сонсоорой гэж хэлмээр байна. За бэлэн үү? За тэгээ эхний ээлжинд бол юугаа суглаагаа эхэлчихье гэж бодож байна. Суглаанд ороход бэлэн үү бүгдөө? За суглааныхаа би энэ тоог энд бичнэ. За өнөөдөр түрүүчийн удаа нэг тоо хийсэн чинь бараг л 5 секунд дотор таагаа хийсэн үгүй нэг нөхөр чинь. За нэг тоо биччихлээ. За комент хэсэг дээр та нар 1-ээс 100-ийн хооронд тоог таан шүү заа ёо. За тэгээ таасан хүн нь бол одоо шалгарсан тооцсон. За би бичсэн тоогоо ишээ ингээд өглөө. За ингээд хэрвээ тоог таацсан хүн байвал тэгтээ нэг хүн нэг л комент бичнэ шүү. Нэг хүн олон комент бичиж болохгүй. За таагаад эхэлсэн нь 1-ээс 100-ийн хооронд нэг тоо байгаа шүү. Ганцхан тоо бичнэ. За танад орж ирэл. Одоогоор азт нь тодорхойгүй байна. Олон комент бичиж болохгүй. Нэг хүн нэг л удаа боломж гарах хэвээр. Бусдаа бас боломж өгөх хэвээр. За ингээд орж ирээд суглаанд оролцоорой. Суглаанд хэрхэн оролцоо мэдэхгүй хүн байвал хэлээд өгье. Комент хэсэгт 1-ээс 100-ийн хооронд ганцхан тоол бичээрэй. 1-ээс 100-ийн хооронд шүү. За астан шалгарчих шиг болох юм. Астан шалгарсан уу? За астан маань шалгарчих шиг боллоо. За хин гэдэг хүн. За ямар ч хэлсэн юугаа яа. Одоо суглаагаа задлая. За энэ бол 99 гэсэн тоо байсан байна. За 99 гэсэн тоог таасан азтанд бол энэ номыг бэлгэлэхээр боллоо. За энэ суглаа бол их шудраг явагдаж гин гэж бодож байгаа. Нэгдүгээрт шууд комменттаар шууд ингээд авж байгаа. Тэгээ би ингээд ямар ч хамаагүй санамсаргүй нэг тоо ингээд бичиж байгаа учраас энэ суглаа бол маш шудраг явагдаж гин гэж би бодож байгаа шүү. За танд бэлгэлээ. Таны нэр нь юм бэ? Цэдэмэ гэсэн үү? За Цэдэмэ гэдэг нэртэй одоо лайвын оролцогч та бол энэ номны азтан боллоо. Манай эмнэлэг дээр хурж ирээд таны биеийн нууцуд гэдэг нэгдүгээр бот ном байгаа. Хоёр дахь бот нь гараагүй байгаа шүү. Би хоёр дахь ботыг бол одоо бичиж байгаа. За тэгээд гэхдээ нэгдүгээр бот, хоёрдугаар бот хоёр бол хоорондоо бол давхцахгүй, шал өөр, доторх агуулгын шал өөр байх болно. Тийм учраас бол энэ бол ингээд эзнээ олчих шиг боллоо. Нэр нь хингэлээ Цэдэмэ гэсэн тийм ээ. За та хурж ирээд маргааш нөгөөдөр хөссөн үедээ хурж ирээд номоо аваад гарын үсэг бас би танд гарын үсэг зурж өгнө. За одоо ингээд үндсэн сэдв рүүгээ орцгоох уу бүгдөө. За одоо хэдэн хүн цугларж ах шиг байна. За өнөөдөр бид нар энэ элэгний С вирусын талаар нэг ярих гэж байгаа. Нэгдүгээрт гол анхаарах улсууд бол өмнө нь элэгний С вирусын эмчилгээнд орсон улсууд Монгол улсын хэмжээнд 78 мянган хүн байгаа. Одоогийн байдлаар тогтоогдсон. 78 мянган хүн элэгний С вирусын эмчилгээнд орсон байгаа. За тэндээс бараг 8 мянган миний гараар орсон байх бараг л. За тэгэхээр зэрэг энэ хүмүүсүүд дотор хяналтанд явахгүй хүмүүс байна. За энэ хяналтанд явахгүй байгаатай холбоотойгоор ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр зэрэг энэ вирусээ устгуулсны дараа ямар ч хяналт хийхгүй хаяад явчихлаар зэрэг зарим хүн дээр өвчин нь одоо илүү даамжраад хүндрээд явах тохиолдол байна. Ялангуяа вирус устсны дараа хатуурал бол голдуу зогсчод байгаа. Зарим хүний одоо өрөвсөл бол зогсоогүй хүмүүсүүд байгаа. Тэр 78 мянган С вирусээ устгуулсан улсууд дотор. Хэрв таны алаат асаат буураагүй, таны өрөвсөл хэрвээ зогсоогүй байх юм бол тань дээр элэгний хатуурал явагдах, элэгний хорт хавдар үүсэх эрсдэл бол өндөр хэвээрээ байгаа шүү.
Тийм учраас хэрв таны алаацсад өндөр байгаа бол та яаралтай ирж эмчилгээнд үргэлжлүүлээд ороорой. За зарим хүмүүсүүд дээр маш ховорч гисэн С вирус нь дахиж гарч ирээд байгаа. За дахиж гарч ирж байгаа хүмүүсүүд бол 2 дугаар шатны эмчилгээнд орох ёстой. Зарим хүмүүсүүд бол ерөөсөө огт С вирусээ устгахгүй явсаар хагаад одоо хорт хавдарч гэдэг юм уу хатуурл үүсээд байгаа улсууд байж байгаа. За тэгэхээр зэрэг бид бүхний судалгаагаар одоо бид нар хорт хавдартай улсуудыг бүртгэж байгаа. За энэ хорт хавдартай улсуудыг бүртгээд явж байхад бол энэ дотор бол 90 хэдэн хүн дээр бол хорт хавдар бол үүссэн байна. С вирустэй хүн дотор. За энэ С вирустэй 90 хэдэн хүн мянган хүн дотор энэ дээр гунгаарчтай. За 91 хүн байж байгаа. Элэгний С вирусээс болоод хорт хавдар үүссэн 91 хүн байгаа. За энэ 91 хүн дотор 59 хүн нь бол эмчилгээнд огт ороогүй явж исэн. За 59 хүн гэдэг бол 64% нь эзэлж байгаа шүү. За энэ бол зөвхөн манаа дээр бүртгэлтэй 91 одоо С вирусын гаралтай хорт хавдартай улсууд байж байгаа. За энэ 91 хүн дотор бол 32 хүн нь бол эмчилгээнд орсон боловч хорт хавдар үүссэн байна. За энэ 32 хүн бол нийтдээ одоо 36%-ийг нь эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо 3 хүний 2 нь С вирусын эмчилгээнд огт ороогүй явж байгаад хавдар үүсээд байна. За 3 хүний нэг нь бол эмчилгээнд ороод вирусаа устгасан ч гэсэн хавдар гарч ирж байна. Тэгэхээр зэрэг эдгээр хүмүүсүүд бол үнэхээр одоо вирусаа устгацсан гэж тайвширч явж байгаад хавдраа огт хянахгүй явж гин гэдэг бол маш аюултай юм а гэдгийг бол та бүхэн эндээс ойлгож байгаа гэж найдаж байна. Тэгэхээр хэрв та бүхний дунд С вирусаа устгуулсан хүмүүс байгаа бол яаралтай хавдрын хяналтанд ороорой нэгдүгээрт. Хоёрдугаарт вирус нь арилсан ч гэсэн өрөвсөн үргэлжлээд байгаа элэгний эсийн задрал явагдаад байгаа алаацсаад нь өндөр яваад байгаа хүмүүс байвал бусад шалтгаан байна уу гэдгийг тогтоогоорой. Вирус нь арилсан ч гэсэн элэг нь өөхтэй ч юм уу. За вирус нь арилсан ч гэсэн архи удаг ч юм уу. За вирус нь арилсан мөртлөө одоо ямар нэгэн өөр цөсний гаралтай өвчнөөс ч юм уу өөр шалтгаанаас болоод эсвэл төмрийн хордлого байж болно шүү дээ. Өөр шалтгаанаас болоод алаацсаад нь өндөр яваад байх юм бол таны вирус арилсан ч гэсэн таны өвчин арилаагүй гэж ойлгоорой. Тэгэхээр зэрэг иймэрхүү улсууд бол маш одоо хамаагүй тайвширч явж байгаад амь насандаа одоо аюул учруулах эрсдэлтэй шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгэхээр зэрэг одоо Монгол улсад бол С вирусын 2 дугаар шатны эмчилгээ нэвтэрсэн. За энэ бол бүр илүү хүчтэй эмчилгээ бол ороод ирсэн гэсэн үг. Тэгэхээр анхан шатны эмчилгээ буюу нөгөө харвоны ч үгүй юм уу одоо нөгөө софосбовир, лидипасвир гэдэг эмчилгээ үрдүн өгөөгүй буюу эмчилгээний дараа вирус нь гараад ирсэн хүмүүс байвал энэ 2 дугаар шатны эмчилгээнд ирээрээ ороорой эмчилгээ бол эхэлсэн явж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Гэхдээ яг харамсалтай нь энэ 2 дугаар шатны эмчилгээ одоогийн байдлаар Монгол улсад эрүүл мэндийн даатгалд ороогүй байна. Тийм учраас одоохондоо бол бас одоо даатгалын хөнгөлт бол боломжгүй. Гэхдээ огт эмчилгээ хийхгүй явснаас бол хамаагүй дээр бусад улс оронтой харьцуулахад бол хамаагүй харьцангуй хямд үнээр бол Монгол улсад нэвтэрсэн байлээ шүү гэдгийг бас онцолж хэлмээр байна. За дараачих нь бол элэгний Б, Д вирустэй улсуудад хандаж хэлэх юм байгаа. За эдгээр улсууд бол энэний өмнө нэг юмыг хэлчмээр байна. С вирустэйгээ мэдсэн мөртлөө анхан шатны эмчилгээнд ч ороогүй одоо энэ сүүлийн үед гарч ирсэн шинэ 2 дугаар шатны эмчилгээнд ч ороогүй иймэрхүү улсууд байх юм бол яаралтай эмчилгээнд ороорой. Хэрв С вирустэйгээ мэдсээр хэрнээ эмчилгээнд орохгүй удах юм бол хорт хавдрын суур тавигдсан байдаг шүү. Хэрвээ хорт хавдрын суур тавигдсан байх юм бол саяны хүмүүсүүд шиг вирусээ устгасны дараа ч гэсэн элэгний хорт хавдар гарнаа. Ийм аюул байгаа шүү гэдгийг онцлмаар байна. За өмнө нь С вирусээ устгуулчихсан улсууд бол хавдрын хяналтанд заавал ороорой. Тэр 78 мянган хүн байгаа штэ. С вирусээ устгуулсан боловч одоо арилчихсан вирус нь гэхдээ хавдрыг огт хянахгүй яваад байна гэдэг бол аюул юм байлээ шүү. Тийм учраас хэрвээ хавдраа хянаагүй хүмүүс явж байгаа бол хүмүүсүүдэд хэлээрээ дамжуулаарай. Цааш нь дамжуулаад хэлээд өгөөрэй. Вирусээ устгуулсан ч гэсэн хавдраа хянаж яваарай гэж хэлмээр байна. За дараагийн бас нэг асуудал бол элэгний Б вирустэй хүмүүс, элэгний Д вирустэй улсууд байгаа. За би та бүхний мэдлэгт бас нэмэр болж магадгүй гэж одоо нэг зүйлийг хэлмээр байна.
За С вирусын гаралтай хор тавдар бол нас жоохон ахаад эхлэхээр буюу 50-аас дээш нас, 60-аас дээш насанд гарах нь элбэг байдаг юм аа. За элэгний БД вирустэй хүмүүсүүдийн бол ер нь л тэгэл 40 наснаас дээш бол тэгэл шууд хор тавдар үүсэх эрсдэл нэмэгдээд явцдаг. Хавсарсан вирустэй улсууд бол 35 наснаас эхлээд хавдар үүсэх эрсдэл нэмэгдээд явдаг юм аа. За надад үзүүлж байгаа хүмүүсүүд дотор бол элэгний БД вирустэй хүн дотор бол 32 настай хүн дээр бол хавдар бас үүсэж ирсэн. Тэгэхээр зэрэг энэ хавдар үүсэх нас гэдэг бол одоо маш их одоо янз байдаг. Хамгийн аюултай улсууд бол элэгний БД вирустэй улсууд бол хамгийн эрт гарч ирнэ. Дараа нь бол элэгний Б вирустэй улсууд бол тэрний дараа нь бол эрсдэлтэй гэж үзнэ. За С вирустэй хүнийх бол голдуу 50-60 наснаас дээш гарах нь элбэг байдаг юм аа. За энэ бол тэр одоо тухайн вирусны онцлог байдаг юм уу, хүний биеийн дархлааны онцлог байдаг юм уу? Иймэрхүү шалтгаанаас болоод хавдар гарах нас бол янз янз байдаг. Гэхдээ манайхаа хийж байгаа судалгаагаар бол элэгний хорт хавдар үүсэж байгаа хамгийн оргил нас бол эрэгтэй хүн дээр бол 50-аас 65 нас шүү. 50-аас 65 нас эрэгтэй хүн дээр хамгийн өндөр одоо хамгийн их хавдар илэрдэг нас. За эмэгтэй хүн дээр бол 60-аас 70 нас. Хорт хавдар хамгийн их илэрдэг нас нь гэсэн үг. Тэгэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёрын ялгаа нь бол эрэгтэй хүний хорт хавдар бол арай эрт үедээ илэрдэг. Эрт үедээ үүсэж байгаа. Эмэгтэй хүнийх бол арай нэг жоохон нас, жоохон ахиу үед бол оргил үе нь бол гарч ирдэг юм байна лээ шүү. Тэгэхээр энэ хавдрын эрсдэлтэй гэж бодож байгаа улсууд энэ хавдрын хяналтанд ороорой. Хавдрын хяналтыг бол бид бүхэн өдөр болгон хийж байгаа, цаг тутам хийж байгаа шүү гэдгийг бас онцолж хэлмээр байна. За дараа нь бол элэгний БД вирустэй улсуудын хувьд бол хатуурал гэж нэг аюул байгаа. За элэгний БД вирустэй хүний хатуурал бол дам Б вирустэй хүнийг бодвол илүү хурдтай явагддаг, илүү залуу наснда эрт үедээ явагддаг юм аа. За өнөөдөр миний үзлэг бол харьцангуй эрт дууссан учраас бид нар лайва эртхэн эхэлчлээ. Тийм учраас сонсогч их цөөхөн байх шиг байна. Тэгэхээр та бүхэн маань бусаддаа маш сайн шеэрлээд, түгээгээд энэхүү лайвыг маань одоо маш олон хүнд шеэрлээд өгөөрэй. За тэгээд эрүүл мэндтэй холбоотой ер нь цаашдын лайвуудыг одоо сонсомоор цахим одоо сургалтыг сонсомоор байх юм бол follow буюу дагах гэдэг товчийг дараад өгөөрэй. Хэрвээ дагах товчийг дарчих юм бол миний дараагийн лайвын одоо зар бол маш хурдан хүрнэ. Тэгэх юм бол хин хиндээ бол бас хялбар байна. За ер нь Монгол улсад бол эмчнэрийг дагж байгаа хүн бол одоо харьцангуй бусад хүмүүсүүдийг бодвол их цөөхөн юм байна лээ. За сэтгүүлч, жүжигчин, за урлагийнхан, за улс төрчдийг дагж байгаа улсууд олон байдаг юм байна. За эмчнэрийг дагж байгаа хүн бол харьцангуй их цөөхөн байгаад байгаа учраас та бүхэн маань бас дагаж тэгээд эрүүл мэндийн боловсролыг түгээж, эрүүл мэндийн боловсролыг өөрсдөө эзэмшиж, өөрсдийнхөө эрүүл мэндийн эзэн болоорой гэж одоо та бүхэнд урайлан хэлмээр байна гэж хэлмээр байна. За одоо би та бүхэнд энэ элэгний Б вирусын талаар ярих гэж байгаа юм. За элэгний Б вирусын цорын ганц онцлог байдаг. Элэгний Б вирус, С вирус, одоо дельта вирус гэдэг энэ гурван вирусын тухай ярих гэж штэ. За энэ гурван вирусын дотор бол Б вирусын нэг одоо цорын ганц онцлог юу юм бэ гэхээр зэрэг Б вирус бол хизээч хүний биеэс салж өгдөггүй вирус. Нэгэнд халдвар авчих юм бол Б вирусын халдвараас одоо салгаж чаддаг одоо эм бол дэлхийд даяараа одоохондоо огт байхгүй байна. Нөгөө хоёр маань бол харьцангуй хэрвээ эмчилгээ хийгээд бас зөв эмчилгээ нь ингээд таарах юм бол бүрэн устгаж болдог. За С вирус бол маш амархан устгадаг болчихсон ийм вирус. Дельта вирус бол одоохондоо эмчилгээ нь бол бүрэн одоо сайжирч одоо төгөлдршөөгүй байна. Гэхдээ энэ вирус бол бүрэн идэх бас бүрэн боломжтой вирус юм а. Яг бол вирусын төрлийн хувьд бол дельта вирус бол РНХ вирус байхгүй юу? РНХ гентэй вирус. За РНХ гентэй вирус учраас дельта вирус бол хүний ген рүү өөрийнхөө генийг шигтгэж суулгаж бол чаддаггүй вирус юм а. Б вирус бол өөрийнхөө генийг интеграц гэдэг нэртэй одоо юмар одоо хүний ген рүү ингээд өөрийнхөө генийг шигтгээ суулгачдаг юм а. За ингээд шигтгээ суулгачихлаар зэрэг тэрийг бол хүний биеэс авч гаргаж хаях тийм чадвартай юм бол байдаггүй учиртай. За тэгэхээр зэрэг одоо би онцлогийг хэллээ шүү дээ.
За дараагийн онцлог нь юу вэ гэхээр зэрэг Б вирусын гаралтай хавдар бол хатуурал үүсээгүй байхад ч гэсэн үүсчих боломжтой байдаг. Гэтэл С вирусын гаралтай хавдар бол голдуу хатуурлын суурин дээр үүсэх дуртай байдаг. Илгэний С вирусын гаралтай хорт хавдрын бараг 95% нь бол илгэний хатуурал үүссний дараа хавдар гарч ирдэг. Гэтэл илгэний Б вирусын хорт хавдар бол 30% нь ямар ч хатууралгүй хүн дээр гараад ирдгээрээ онцлог байдаг. Дельта вирус бас мөн адил. БД бол хавсарсан тохиолдолд бол ямар ч хатууралгүй хүн дээр бол хавдар гараад ирэх тохиолдлууд байдаг юм гэж онцолж хэлмээр байна. За тэгээд юу вэ? Үргэлжлүүлээд. За тэгээд эмчилгээтэй холбоотой асуудлуудыг ярьж болно. Оншилгоотой холбоотой асуудлыг ярьж болно. Хяналтын талаар. За хяналтыг бас ярив. За хяналт гэж нэг чухал юм байна. Нэгдүгээрт вирустэй хүний өвчнийг хянахдаа 2-3 юмыг 4 юмыг хянжиж маш сайн хяналт болдог. За манайхан бол хяналтыг бол их халтурдчих шиг байна. За манай эмчнэр ч халтурдчих шиг байна. За манай өвчтөнгүүд маань ч халтурдчих шиг байна. Тэгэхээр энэ хяналтыг бол арай илүү жоохон нямба чамба хийж явахгүй бол энэ бол дандаа амь насанд хүргэдэг юм аюултай өвчин учраас. За илгэний вирустэй хүний хяналтыг бол хэд хэдэн юмыг 4 юмыг анхаарч хянаж ах хэрэгтэй байдаг. За нэгдүгээр хяналт бол вирусын тоог хянаж ах хэрэгтэй. Тоо өндөр байх юм бол вирусыг дарангуулах эмчилгээ хийн. За тоо өндөр байх юм бол вирусыг устгах эмчилгээ хийн. Тийм ээ? За янз бүрийн арга чаргуудыг бол вирусын эсрэг арга хэмжээнүүдийг аавна. За дараа нь үрвслийн хяналт гэж нэг юм байна. За энэ үрвслийн хяналтыг бид нар олигтой хийж чадахгүйгаас болоод маш олон хүн амь насаа алдаж байна. За үрвслийн хяналт гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг энэ алаат асаатыг хэвийн хэмжээнд нь байлгаж чадж гин үгүй юу гэдгийг хянахыг хэлж байгаа маа. За эннээс болоод маш олон хүн илгэний хатуурал хавдар руу явчаад байна. Тэгэхээр энэ вирустэй хүмүүсүүд алаат асаатаа хэвийн болгож чадахгүй байх юм бол өвчин бол улам цаашаага даймжраад хүндрэх тал руугаа явдаг юм шүү гэдгийг би бүр онцгойлон хэлмээр байна. Тэгэхээр хэрв таны алаат асаад өндөр байгаа бол та 2 алхмыг хийж явах ёстой. Энэ 2 алхмыг хийж чадахгүй бол таны өвчин цаашаа улам дордох тал руу явна. Нэгдүгээр алхам юу вэ гэхээр зэрэг нэгдүгээр алхам бол хэвийн хэмжээнд рүү оруулах хэрэгтэй. За эрэгтэй хүний хэвийн хэмжээ бол 40-оос доош байдаг. За эмэгтэй хүний хэвийн хэмжээ бол алаатыг яриад байгаа шүү. Алаатын шинжилгээ 35-аас доош байдаг. Юуны өмнө эхлээд энэ хэвийн хэмжээ рүү оруулах хэрэгтэй. За энэ бол нэгдүгээр алхам. Хамгийн том алдаа бол нэгдүгээр алхам руу оруулсны дараа гарч ирээд байгаа. Ихэнх хүмүүсүүд алаат асаатыг хэвийн хэмжээнд орсныхын дараа тэр чигээр нь хаяад мартаад 2-3 жил ингээд магадгүй 4-5 жил тоохгүй хийдэг. За тэр хугацаанд нь юу болдог вэ гэхээр зэрэг нөгөө нэг алаат асаа чинь хэвийн хэмжээ рүү орсныхаа дараа тун удалгүй заримдаа ганц 2-7 хоногийн дараа заримдаа бүр ганц 2 сарын дараа буцаад нөгөө өндөр хэмжээндээ очдог. За буцаад өндөр хэмжээндээ очиж гин гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг таны илгэний эсийн задрал явагдаад эхэлж байна гэсэн үг. Гэтэл ингээд алаат асаад ингээд буцаад ихсэн хүмүүсүүд маань энийгээ тоохгүй 2, 3, 4, 5 жил ингээд хаяад явчихдаг. Тэгээ хаяа нэг шинжилгээ өгөхдөө за энэ миний алаат асаад өндөр болцсон байна гэдээ эмчтэр очиод нэг удаа буулгаад хайчдаг. Гэтэл уул шугамдаа яах ёстой юм бэ гэхээр зэрэг илгэний өрөвсөл алаат асаатыг хэвийн хэмжээнд оруулсныхаа дараа энэ хэвийн хэмжээндээ байна уугүй юу гэдгийг нь насан туршдаа хянаад явах ёстой байдаг юм аа. Энэ хяналтыг хийж чадахгүйгаас болоод энэ олон вирустэй улсууд чинь хорт хавдар, илгэний хатуурал, илгэний дутагдал гэдэг амь насанд аюултай өвчин рүү ингээд явчаад байна. Тийм учраас бид нар энэ өрөвслийн хяналт буюу энэ алаат асаатыг хэвийн байлгах оншилгоо эмчилгээн дээр маш том алдаа гаргаад байгаамаа гэдгийг л бид нар өвчтөн ч ойлгомоор байна, эмч нар маань ч ойлгомоор байна гэдгийг хэлмээр байна. За тэгээд дараа нэг бас нэг асуудал байна. Алаат асаат нь арай гэж нэг хэвийн хэмжээнд орцсон байхад нь янз бүрийн юм хэрэгэлсээр хагаад илгээ хордуулад буцаагаад нөгөө алаат асаатаа ихсгээ хийдэг. Зүгээр алаат асаат зүгээр байж байгаа юмыг битгий оролдож бай. Эсвэл бол тэрийг тогтвортой байлгах юм ууж болно. Нэг бол оролдохгүй хэвийн хэмжээнд нь хянаад явж аж болно.
зүгээр байж байгаа юмыг битгий буцааж ингэж янз бүрийн одоо хордлогын одоо янз янзын хэрэгжилж буцаад ингээд хордлогыг хэсгэж илгэний өргөслийг буцааж битгий гаргаж ирээд байгаа ч гэдэг хэлмээр байна. Тэгэхээр манай энэ монголчуудын замбраагүй элдв янзын бэлдмэл, элдв янзын витамин, элдв янзын дураараа хэрэгэлдэг ургамал, архины хэрэглээ энэ бүхэн чинь буцаагаад таны зүгээр болцсон байсан илгийг ингээд буцаагаад гимтээгээд байна шүү дээ. Энийг ойлгомоор. За энийг ойлгож чадах юм бол та бүхэн бол илгэний өргөслийн хяналтыг бол зөв хийж чаднаа. Гэхдээ илгэний өргөслийг бол хяналтыг бол насан туршдаа хийж явах хэрэгтэй байдаг юм а. Хаяа нэг сансан үедээ хийж болохгүй. Үргэлж хийж явах хэрэгтэй. За дараагийн нэг хяналт байна. Би 4 хяналтын тухай ярьсан. Вирусын хяналт, алаа тасаат буюу илгэний өргөслийн хяналтыг сая ярьлаа, тийм үү? За дараа нь бол илгэний сорвжилт татварлын хяналт. За энэ сорвжилт татварлыг ерөөсөө олигтой хянахгүй байна. Хаяа нэг эмчтэр очихороо нэг үзчихэл ямар байгаагаа харчаал ингээл хайчаад байдаг. А гэтэл энэ сорвжилт чинь хэмжээндээ байна уу? Буцаад ихсээд байна уу? Улам дордоод байна уу? Хэрвээ илгэний сорвжилт нэмэгдээд байх юм бол яваандаа хатуурал болж хувирдаг. Хатуурал яваандаа дутагдал болж хувирдаг. Дутагдал бол амь насыг авч чаддаг. Нас бардаг дутагдaltaй хүн. За илгүүл нэг бол илгээ солиулна, нэг бол дутагдлаараа ингээд нас бардаг юм жамтай. Тэгэхээр зэрэг манаахан энэ 4 хяналтыг маш сайн хийж сурмаар байна. За хамгийн сүүлчийн хяналт бол хавдрын хяналт. Яагаад вирустэй хүн дээр хавдрын хяналтыг ярих болов гэхээр зэрэг ер нь илгэний вирустэй хүн бол насан туршдаа хорт хавдрын эрсдлийг агуулж идэг. Насан туршдаа энэ хорт хавдар ус эрсдэлтэй гэж өөрийгөө бодож хэвчээ. А гэтэл яадаг вэ гэхээр манайхан тэрийг ерөөсөө ойлгохгүй, вирустэй ч гэсэн хавдрыг огт танихгүй, вирусныхаа тоог үзэл яваад байдаг, хаяа нэг алаацсаатаа үздэг, хавдраа үзэхгүй тоохгүй хайж явсаар хагаад нөгөө нэг аюултай юмаа хянахгүй, дандаа нэг аюул багтай юм руу хамаг анхаарлаа хандуулсаар хагаад нөгөө нэг юу араар нь одоо гол хийчихэд байна штэ. Араар нь гол хийчихэд байна. Би одоо энийг бүр онцгойлон хэлмээр байгаа. Одоо араар нь гол хийчихэд байна. Яг таны хамаг анхаарал одоо ингээд довтлох тал руугаа ч гэдэм үү ингээд вирус болон одоо өргөсөл рүү анхаарлаа хандуулж байгаа хооронд чинь таны анхаарлаа хандуулаагүй юм руу чинь гол орчод байгаа байхгүй. Тэгэхээр хорт хавдар яаж үүсэж байгаа вэ гэхээр таны анхаарлыг жоохон сулрахыг андахгүй байна. За ингээд таны анхаарал сулрангууд хорт хавдар гарч ирээд байна. Тийм учраас та анхаарлаа сулруулахгүйгээр энэ хавдрын байнгын хяналтыг хийж сурмаар байна. Энэ манай илгэний Б вирустэй, Д вирустэй, С вирустэй улсууд дээр нь арх уудаг улсууд ч гэдэг юм уу, илгэний хатуурал өөгчлөлттэй улсууд хавдраа хянахгүй явсаар хагаад нэг мэтгэд нөгөө хавдар маань ямар ч найдваргүй эмчилгээ хийх ямар ч аргагүй болсон ийм үед нь илэрсэн үед бол мянган бурхан хүрээлээд ч одоо эмчлэх аргагүй болсон үед нь илрээд байна. Маш том хавдрыг бол яач чадахгүй шүү дээ. Ялангуяа хорт хавдар судас руугаа орчих юм бол найдваргүй байдаг. Тэгэхээр зөв иймэрхүү 4 хяналтыг би та бүхэнд бас жоохон ойлгуулъя гэж бодсон. За одоо та нарт вирусын эмчилгээний талаар ярив. За Б вирусын эмчилгээ бол хамгийн багадаа 2 жил явагддаг. Б вирусын эмчилгээ. 2-оос 30 жил заримдаа насан туршдаа явагддаг. Тэгэхээр манай одоо өвчтөнгүүдийн нэг жоохон сул тал байна. Вирусын эмчилгээнд ороод заримдаа ганц 2 сар үзчихэл одоо хэмжлэгээ хийжэл хайчаад байгаа. За тэгээд хаяад явна гэдэг бол буруу байдаг юм аа. Вирусын эмчилгээ хийх юм бол хийсэн шиг хянаад хийгээд одоо тууштай эмчилж ээж үр дүн нь илүү сайн байдаг болохоос ганц 2 сар хийгээд хайчих юм бол ялангуяа БД вирусын дээр бол ийм асуудал бол их байдаг. А С вирусын эмчилгээ бол угаасаа хамгийн ихтэй 3-6 сар л үргэлжилдэг. Тэрнээс илүү удаан үргэлжилдэг С вирусын эмчилгээ гэж байхгүй. Тийм учраас та бүхэн маань бол хэрвээ С вирусын эмчилгээ бол хийж байгаа бол цөөхөн сар хийх нь зөв. А Б, Д вирусын эмчилгээ бол хамгийн багадаа 2-оос 2 жил, хамгийн багадаа 2 жилээс эхэлдэг. Тэгээд тэрнээс дээш одоо урт хугацаагаар явагддаг юм аа. Гэдгийг одоо хэлье гэж бодсон. За эмчилгээ бол Монгол улсад бол хангалттай орж ирсэн. За хамгийн хангалтгүй байгаа эмчилгээ бол дельта вирусын эмчилгээ вирусоо олигтой одоо явагдахгүй байна. Маш цөөхөн хүн эмчилгээнд орж ийн. Олон хүнийг хамруулж чадахгүй ийм хэцүү цаг үе байна гэж хэлмээр байна.
За та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Одоо юу ах коммент. Коммент байвал асуулт байвал хариулъя. За тэгээд одоо юу яая? Лайвыг өндөрлөё. За. ВД вирустэй За. шингээнүүд нь хэвэн хэрнээ. За. Хадрын маркер нь өсөд байгаа гэсэн. БД вирустэй хэрнээ хавдрын маркер нь өсөд байгаа гэсэн үү? Одоо бус шингээн хэвэн гэсэн. Хавдрын маркер байнга өсөд байх юм бол заавал компьютерт орно. Томографт орно. Тэгжээж хортой хоргуугийн заавал ялгана. Хавдрын маркер зүгээр өндөр гарлаа гэж шууд хортой хавдар гэж үзэхгүй. За энийг бол хорт хавдрын с ิจ гтэй гэж үзнэ. С ิจ г бүхий гэж үзнэ. Харин хорт хавдар ингээд үзэх болгонд л нэмэгдээд байх юм бол энэ бол хортой хавдар руу явж гинэ гэдэг бол маш том дохио болдго юм аа. Энийг та бүхэн ойлгоорой гэж одоо хэлмээр байна. За цааш нь. За хадрын хяналтанд яг ямар нэг шинжилгээ өгөх вэ? За хорт хавдрын хяналтанд бол 3 янзын имийг заавал өгж явах хэрэгтэй байдаг. Ер нь хорт хавдрын хяналтыг дотор нь 3 хуваадаг. Өндөр эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, бага эрсдэлтэй гэж 3 хуваана. Хэрвээ өндөр эрсдэлтэй байх юм бол 3 сар болгоно нэг удаа хянжих хэрэгтэй. Дунд зэргийн эрсдэлтэй байх юм бол 6 сар болгоно хянжих хэрэгтэй. Бага эрсдэлтэй байх юм бол 12 сар болгон хянжих хэрэгтэй. Тэгэхээр зэрэг эхлээд эрсдлийн үнэлнэ. Хэрвээ эрсдэл өндөр гарах юм бол 3 сар болгон хянаад яваад байдаг. За эрсдэл бага байх юм бол 6 сар юм уу 12 сард нэг удаа хянаад явдаг. Ийм л зарчмыг барьдаг. За тэгэхээр зэрэг хэрв та өөрийгөө хорт хавдар байна уугүй юу гэдгийг хянамаар байх юм бол эхний ээлж нь 3 янзын шинжилгээ өгөх ёстой. Нэгдүгээрт альфа фетопротеиныг үзнэ, хоёрдугаарт пифкаг үзнэ, гуравдугаарт эхог үзнэ. Энэ 3 шинжилгээ гурвангийн зэрэг өгөөд гуруулаа хэвийн гарах юм бол дараагийн хяналт хүртэл 50 байж болно. За энэ 3-ын аль нэгэнд өөрчлөлтөө гарах юм бол компьютер томографаар наривчилж үзээд хортой хавдар байна уугүй юу гэдгийг тогтооно. Хэрвээ хортой хавдар үнэхээр байх юм бол шууд эмчилгээнд орох тал руугаа л явна. Хойшлуулж болохгүй. За. Одоо ганцхан асуулт авъя тийм үү? Цэвэрсэн шинэ эмчилгээнд яаж орох вэ? Элэгний С вирусын шинэ эмчилгээнд яаж орох вэ гэдэг асуулт орж ирж байна. За энэ шинэ эмчилгээнд бол та бүхэн эхлээд вирусээ тоолуулна. Хэрвээ таны вирус чинь одоо хэвийн биш гарах юм бол эмчилгээний бэлтгэлд орно. За эмчилгээний бэлтгэлд ороод дууссаны дараа эмчилгээ эхэлнэ. Эмчилгээ эхлээд дунджаар 3 сар л үргэлжилнэ. За тэгээ 3 сард хэрвээ олигтой үр дүн гарахгүй бол 6 сар болгож болно. 6-аас дээш эмчилгээ бол бараг байдаггүй юм аа. За анхаарал хандуулсанд баярлалаа. За өнөөдрийн лайвыг үгээр дуусгая. Өөр асуух юм байвал комент хэсгээр асуугаарай. Би чадвал хариу өчхийг бодноо.